Та бүхэнд асуулт байвал Гүндэл ламаас асуугаарай. За, итгэл асуулт байна. Сайн байж гаж гинүү багштан баярлаа. Багшаас би бас нэг юм асууя гэж бодчих. Энэ багшийн Иран дотор гарч ийна энэ хүн дотроо нь штэ хөдий муу бодж яснаас гэсэн гаднаа нь бол зөөрөнд дулаахан байж илрүүлүүл таарна гэж ингэж ярьж байна. Чүмлөө би өнөд бодож лөө би бол яагаад юм битгөө ер нь өөрийнхөө хамгийн ээр дотны хөндөө бол хамгийн уур ондоноо гаргаад тэр нь наттэй юм нэг дэмий чамээгүй усуудад бол бас их халуун дулаа хандтгаа. Чод өнийгөө би өөрийгөө сэтгэлийн гажигтай ч юм уу гэж бас боддог. Жиремдаа одоо ууралснаас сүлөө ш та. Одоо юуж өөж аавдаа нь ууралдаг вэ? Дүүнэр даа ууралдаг вэ? Хэрн хэмээгүй хүн би уурлахчдаг гэж бодоод лээдэг. Тэгээ энэ тахи багш нэг бахан нэг тэлаад өгнө үү? Баярлаа. Сайжгаар энэ манайд нэг барилгын ажил явагдаад. Баахан юм тачгана. Давхар сайн сонсогдсон ахаад нэг товчхон асууж байгаа. Багшаа энэ жирэм хүн штэ бараг жирэм хүн байха бийл бол тийм байна. Өөрийнхөө хамгийн ээр дотны хөндөн бол уур ондуунаа нь илүү гаргана. Тэр натад хэдий юмар хэмээгүй нэг сэнэ тэнэл муу тийм хүмүүстэй бол их сайхан хандтгаа. Чи энэ тоо нэг багш нэг тайлал хийгээд өгнө гэсэн байна. Угаасаа тэгэл хүний нөгөө давруу зам гэдэг шиг л нэг тийм зам бас байгаад байгаа шүү дээ. Одоо энэ юм дээр гарсан шүү дээ. Хос ёсны сургаал дээр тийм ээ. Ер нь бол одоо өөрийн садан төрөл найз нөхөд гэдэг. За тэгээд тэдгээр зүйлүүдэд бол хит их заримдаа юу яаж болохгүй гэж заримдаа ч гэж тэ ер нь бол хит их тийм хатуурхаж болохгүй гэж тийм. За тэгэхээр аажимдаа сэтгэл сэтгэлэн цаанаа ингэж нэг тийм одоо юу үлдчихдэг гэж. Хүний нэг сэтгэл за биднээсийн тэр гаргаж байгаа зан авир за тэр өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй ингээл элдв янз юм ухаа хамаг л одоо мөн нэг санаа аашуудаа бид нар дотны сайн хүмүүстэй гаргаад байдаг. Тэр бол аажимдаа тэгээд тэр найз нөхдийн тэр дотоод сэтгэлийн тэр нэг одоо юу хүнтэй намаа гэсэн тэр сэтгэлийн хүчийг олмол нэг цааш нэг унтраах шууд унтраачихгүй ч гэсэн унтраахад их нөлөө үзүүлээд байдаг тийм зүйл байдаг гэж. Тэгээд яг хүн чинь өөрөө тийм нэг миний бодол надад л бол тэгж бодогдсон шүү дээ. Ер нь нэг тийм жоохон нэг тийм давруу юм шиг тийм ээ. Энэ намайг одоо ойлгох ёстой ч гэдэг юм тийм ээ. Энэ намайг мэдж байгаа ч гэдэг юм уу. Энэ надад та хайртай ч гэдэг юм уу. Юу гэдэг юм. Тиймэрхүү маягаар ингэж юмыг хардаг тийм ээ. Тэгээл тэр өнцгөрөө хараад тэр өнцгтөө одоо бүрэн итгэждэг ч юм уу. Тэр өнцгтөө итгэх өөрөө тогтдог ч юм уу. Тэрнээсээ болоод ингээд янз янзын одоо авир занга тэгж гаргаад идэв. Тэр чинь бол ер нь бол жоохон буруу зүйл л дээ. Тэг хин нэг нь танихгүй хүнд бол одоо жоохон болгоомжтой хандаад байгаа шүү дээ тийм ээ. Нэг тийм муухай зан гаргахчвал тэр хүнийг би танихгүй юм чинь тэр хүн чинь намайг ойлгохгүй. Тэгээд тэр хүн намайг ойлгохгүй учраас энэ хүн намайг одоо ямар нэгэн байдлаар элдв хангаа энэ тэнд очиод муухайгаар яриад ч мэдэн ч гэдэм үү. Тэр хүнийг би мэдэхгүй учраас айгуул уурлуулчвал яачих юм бэлээ гэж боддог ч юм уу те. Нэг заанаа нэг нөгөө өөр дээрээ
нэг асуудлыг авчиж ирээс нөгөө жоохон амин хуваа хичээсэн ч гэдэг юм нэг тэг амин ч үзэл нь нөгөө давруу зангийн жоохон чаасна. Нэг амин ч үзэл тэрнээс үүдсэн тэр давруу зангууд нь ингээ гарч ирэхгүй болчиход байна тийм. Энтэй л холбоотой юм шиг надад бас санагддгийг тэгэж л хариулахаар байна да. Баярлалаа багшаа. Багшаа чимэд бас нэг юм бас жалгаад асуучих. Тэр багшийн Иран дотор бас гарч ирэх нь хатуу ширүүн аргаар босдын ухааны олж өвөр босдын хөргийг бүтөөх гэж би яг тэгж сонссон шиг байна. Чи хатуу ширүүн арга гэсэн энэ дотор хатуу арга авч ягаад нөгөө хүндөө буруу одоо ялгоогуулчвал яадаг вэ гэдэг. Яг тэгээд энэ нь бол одоо ерөнхий сургаал явж байгаа шүү дээ. Ерөнхий сургаал. Ерөнхий сургаал гэхээр ер нь бол одоо бусдтай бол бидээ тийм хатуу ширүүн одоо байдлаар ер нь бол тийм ууралж уцаарлаа юмд ингээл ойрлж хашгичаал тийм ээ. Тэгснээрээ бол одоо бид нэр асуудлыг шийдэхгүй. Тэгснээрээ бид нэр бусдыг одоо юмд одоо чиглүүлэн юмд сургана ч гэдэг юм уу. Одоо хин нэгний бид нар ингээд хин нэгэн хүн юм ойлгохгүй байхад ингээл уурлаад уцаарлаа ойрлж хашгичаал ингээд байснаар бид нар тэр хүнд юм ойлгуулна гэдэг бол хэцүү шүү дээ. Тэрнтэй л ажиллах юм л да. Тэгээд ер нь бол тийм хатуу ширүүн байдлаар юмд хандна гэдэг чинь өөрийгөө ч зовооч нэгт өөрөө л маш их зовоо шүү дээ. Маш их энерги барна, маш их нервтэн. За тэгээд бусдын сэтгэл ч гэсэн маш тийм таагүй мэдрэмж маш их төрүүлнэ. Тэгээд гарч байгаа үр дүн ч гэсэн нэг тийм нэг өөрөөчний сэтгэл ханамжтай биш, бусдад сэтгэл ханамжтай биш. Тэгэхээр гарч байгаа үр дүн гэсэн тийм нэг сэтгэл төрсөн үр дүн гарах нь хэцүүлтэй ер нь бол. Тэгэхээр ер нь бол одоо бусдын сэтгэлийг маш тийм уяг өөрийнхөө сэтгэлийг тийм амгалан тавина. Тийм ээ. Амгалан тавин байснаар хүн эрүүл ухаантай байх шүү дээ. Хадгалаад. За тэгээд бусдын сэтгэлийг сайхан одоо хөөргөж гэдэг юм тийм ээ. Хөөргөх гэсэн илүү зүгээр бусдад тийм сайхан урам зориг өгөх. Бусдын сэтгэлийг одоо мохох, урам зориг нь одоо хууглах тийм одоо үг үйлдэл гаргахгүйгээр аль болох тийм мэрэгэн арга ухаан байх ёстой шүү дээ. Тэгж хүн өөрийнхөө сэтгэлийг бусдын сэтгэлийг л тэгж гоё өргөж үйж тэгж одоо юу хүндээ тийм урам зоригтой за тийм одоо юу гэх юм сэтгэлийн тэр галын унтраахгүй хамгийн гол чухал зүйл чинь тэр шүү дээ тийм ээ. Тэр нь ингээ байхгүй болоод ирэхээр л ер нь ямар ч зүйл ч юм бүтэн гэдэг бол хэцүү л дээ. Тэгэхээр тэрийг л хэлж байгаа юм л да ер нь л хатуу ширүүн тийм дөрөв аш авир тийм байдлаар бол асуудал бол шийдэгдэх ямар нэгэн одоо өөрийн одоо зорьсон хүссэн хэрэг бүтнэ гэдэг бол хэцүү гэж тэрийг л хэлээд байгаа. Ер нь бол одоо яг зарим үед бол бид нэр жоохон хатуу ширүүлэх тийм үе мэдээж байна шүү дээ тийм ээ. Ерөнхий сургаал шүү дээ. Ер нь бол одоо хатуу ширүүн байж болохгүй гэдэг чинь ерөнхийд нь яг тодорхой нэг нөхцөл байдал төр бид нар зарим үед яхаарахгүй нэг ширүүлэхгүй бол болохгүй байгаад байдаг. Тэг жоохон нэг одоо юу хэмдэ нийт хатуухан өгч байд юм уу тийм ээ. Жоохон нэг араас нь жоохон нэг шавдуулсан тийм нэг дөрвөн нэг тийм үйлдэл гаргадаг ч гэдэм юм. Тиймэрхүү үе бол тодорхой нэг нөхцөл байдал тухайн нөхцөл байдлаас хамаарат за тийм үйлдэл гаргах бол тодорхой нэг нөхцөл байдлууд байж болох бол. Баярлалаа багшаа. Та бүхэнд баярлалаа.
За та бүхэнд өөр асуулт байна уу? Асуулт байвал гараа өргөөрэй. Санацгаана уу. Баярлалаа. Ном бичлэн Гүндэл андаа баярлалаа. Гүндэл амаас харин сая нөгөө ярианд айл дуртандаас нь харин нэг зүйл асууя гэж бодоод. Та харин сая нөгөө нэг ерөөхдөө одоо хүнийг хитрхи их магтаад зөвхөн сайн талыг нь яриад дутагдал гаргасан ч гэсэн тэрийг нь ерөөхдөө ярих дутагдал дандаа ингээ өнгөрүүлээд байж болохгүй. Ерөөхдөө дутагдaltaй юм байх юм бол ярьж явах хэрэгтэй, ер нь хэлж явах хэрэгтэй гэж нэг хүүхдийн жишээн дээр одоо авч ярьлаа да. Тэгэхэд ерөөхдөө тэр зөвхөн одоо жишээлх юм бол багш шавьдаа гэх юм уу, эсвэл аав ээж нь хүүхдүүдтэй гэх юм уу гэж хамааралтай гэж ойлгож болох уу? Эсвэл одоо нөгөө талаар бас зарим нэг номдэр гардаг да, ер нь бусдын гэмиг битгий хараа. Ялангуяа номын нөхд ингэдэг ч юм уу, одоо найз нөхдийнхөө гэмиг битгий хараа гэж ярьдаг. Тэрнээс ерөөхдөө бас нэг ялгаж салгах ёстой ойлголт гарч ирж байна гэж ойлгож болох уу? За баярлалаа тань. За. Тийм бусдын гэмиг битээ хар гэдэг чинь өөрөө яг бусдаас ингэж гэм отоод хайгаад байх гэсэн. Отоод хайгаад иж болохгүй л гэж байгаа юм л да. Одоо бид нар нэг хүн юм ярингуут л тэр ярьсан ярианаас нь ингээл бүр нэг албаар нэг тийм одоо юу гаргаж ирдэг тийм ээ. Одоо за амаараа ярьсан ч вэ хамаагүй тийм ээ. Өөрийнхөө тэр бодол дотроо сэтгэл дотроо л нэг тийм тэр хүний хэлсэн үгнээс л нэг тийм алдаа олохгүй л хайгаад байдаг. Нэг гэх мэт иймэрхүү зүйлүүд байна л да. Иймэрхүү зүйлүүд чинь бол нэг тийм юу шүү дээ. Их буруу шүү дээ ер нь. Албаар нэг бусдаас нэг гим хайгаад бусдын гимиг отоод тэг жоохон гим гарангуут нь тэрэн дээр нь төрүүлээд одоо яадаг ч юм ямар нэгэн байдлаар одоо тэрнтэй одоо нэг бах таван ханах ч юм уу яадаг ч юм тэгээд тэр чинь тэгээд шиг л муул зам авирл юм л та. Мэдээж бусдын гимиг бол бид нэр яаш үү мэдээж хараад угаасаа харагдаад байгаа тэр гимиг одоо бид нар яалттай байлаа тийм ээ. Харагдаад байгаа гим чинь одоо тэрийг бид нэр тэгэл хөлөөн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Энэ юм чинь ийм замтай, ийм нэг гимтэй юм байна. Энэ хүн чинь ийм дутагдaltaй юм байна гэдгийг бид нар угаасаа тэр чинь биднээс ухамсарт одоо мэдэрдээд байгаа зүйлийг бид нар зүгээр л энэ ийм дутагдaltaй байдгийн байлээ гэдэг ингээд нэг зүгээр хүлээгээд авчаал хэрэгтэй зүйл юм л да. За тэгээд хүүхдийн одоо алдаа дутагдлыг хэлэх гэдэг чинь өөрөө тэр хүн чинь одоо хүүхдэд л хамгийн гол нь хүүхд бол өөрөө зөв буруугаа ялгана гэж байхгүй шүү дээ. Ухаан бол байхгүй шүү дээ. Энэ бол зөв юм аа, энэ бол буруу юм аа гэдэг ялгасаал ухаан байхгүй учраас тэр үднэс нь хүүхдэд өөрт нь нэгсэн доо ингүүл ийм байд юм шүү. Тэгвэл ингэдэж шүү гэсэн тэр нэг зөв буруугийн тэр нэг данхан шатны гэдэг юм уу тийм нэг ойлголтуудыг хүүхдэд өөрт нь өгөх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол тэр чинь нэг тийм муу дадал зуршил болоод үлдчих. Яг тэр ойлголтоор ийм байхад болд юм байна гэдэг ингээд буруугаар бодоод үлдчих. Тэгээд тэр нь ингээд сүлдээ одоо тэр хүний чинь бүтээн шүү дээ том болоход нь. Яг тэр үднээс л гэж би хувьдаа ойлгоод байгаа.
За ойлголоо баярлалаа. Тэгээд ерөөхдөө одоо тухайн нөхцөл байдлаас хамаарат гэдэг ч юм уу ялгамжтай л гэж ойлгох юм. Тэгж л ерөөхдөө ойлголоо. За баярлалаа. За өөр асуулт байвал та бүхэн гараар өрье. Ламаас асуулт байвал. Цаахад нүмаад. За сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юм аа. Асууж болох уу? Асуу. Энэ юуны тухай ярьж байгаа юм болоо? Сая орж ирлээ. Энэ хос усны сургаал гэдэг юм эртний олон жилт юм. Одоо ард түмний одоо оюун санааг засах тийм сургаалууд байгаад байна л да. Тэрний талаар явж байгаа. Баярлалаа. Тэрийг тэгээд хизээ ярьдیں۔ Ер нь л байгаа 5 дахь өдөр л ярьд юм л да. Яг өдөө цагт л ярьдیں۔ Тэгээд сая нэг 2-3 сар завсарлцсан байсан. Тэгээ өнөөдөр завсарлж байгаад өнөөдөр нэг эхлээ явж байгаа юм аа. За ойлголоо. Тэгвэл сонсъё. Ер нь хос ёсны сургаал гэж одоо ер нь ганц мод гал болдгоо ганц юу болдгоо лээ. Тэрэн шиг энэ бүх юм хоёроос эхэлдэг хосны сургаал гэдэг нэг юм уншиж санагдаад байна. Тэрнтэй холбоотой юу? Тийм ер нь энэ бурхны шашин дотор гарч байгаа юм. Хүн оюун санааг одоо өөрчлөн засах тийм одоо арга ухаанууд байгаад байна л да. Тэрийг төвт ясвал ард түмний уламжлал энэ оюун санааны одоо энэ заншил гэдэг шиг энэ хоёр зүйлтэй ингэж уялдуулж ингэж сургасан юм сургаалууд байгаад. Энийг л хос ёсны сургаал гэж хэлээд байгаад байгаа юм л да. Одоо нэг өсөндө бурхны шашин дотор гарч байгаа тэр хүний одоо биеийн сэтгэл гоорыг одоо өөрчлөн засах зүйтэй эрүүл сэтгэлгээ, эрүүл ухаанаар өөрчлөн засах тэр аргуудыг төрд ёсны тийм зүйл дээр яг ямар хэлбэрээр ашиглах вэ? Ард түмний энэ амьдралын энэ зүйл дээр ямар харилцаанд гэх юм бэ? Энэ зүйл дээр яаж ашиглах вэ? Нэг иймэрхүү маягийн нэг тийм ерөнхий тийм чиг шугамын заасан энэ хоёр зүйл дээр ингэж тусгаж заасан ийм сургаал яваад. За. Өөр асуулт байна уу та бүхэнд? За тэгё. За ингээд дараагийн 5 дахь өдөр хос ёсны сургаалын сүүлийн хэсэг нь явах хаа. За тэгээд 5 дахь өдөр цагаа тухайн үедээ тохирж байгаад зараа тавьчихё. За та бүхэн сайхан амраарай.